Сайн амнахан дараагийн хвшлэгээр олдож байна. Энэ удаагийн хвшлэгээр 2017 онд гарч байсан Роман Халидэ эмээх нэртэй Солонгосын нэгэн энэдмийн кино ирж өгөхөд бэлэн болсон байна. За нэг бүтэлтэй чимшиг, бүтлгүү чимшиг, чухал царай гаргасан гурван нөхөр гадны хүмүүсээс зэвсэг худалдаж авч уугаар кино маань эхэлдэг. Баруун талд сууж байгааг нь Инан гих бөгөөд нөгөө хоёрыг одох юм бол арай бөөрсөөртэй удирдахч маягтай юм байна лээ. Харин голынх нь бол уг нь хамгийн том ахын ч гэсэн хамгийн бүтлгүү нь гэж үгдэг. За сүүлийнх нь бол Думаа. Манай хэд зэвсэглэж аваад ямар нэгэн зүйл хүлээх бөгөөд ягаад ч юм нөгөөх нь тавлсан цагтаа ирэхгүй нэлээд оддог. Гэсэн ч төвчээртэй хэд хоног хүлээсний эцэс нөгөө зүйл нь ирэх бөгөөд мөнгө очиж байсан машин дээр нь гэж байсан юм байна лээ. Гаднаасаа нэг л бүтлгүү харагдаад байсан ч яг цагаа тулсан чинь манай гурав мөнгөтэй машиныг цэвэрхэн гэгчин дээрэмдэж аваад зугтаа чаддаг. Уган дээр мичгээд шууд заваар хилд авч зугтаа төлөвлөгөөтэй байсан ч тэр чухал ажлаа гижүүд даалгаад нөгөөх нь мартчихсан болж таардаг. Гэтэл цагдаа нар Алидины манай гурыг дагаад эхэлчихсэн байсан юм байна лээ. Зугтаах гэсэн ч мохортолд орчихсон болохоор аргагүй өрхөн шууд буугаад буудалцаж эхэлдэг. Яг эвгүүтэж байтал азар хажуугийнх нь машинд хоёр хос байж тараад нөгөө хоёрыг барьцаалж авснаар үргэлжлүүлээ зугтаах боломжтой болдог. Гэхдээ ингэж зугтаагаад дараа нь яг яах талаар төлөвлөгөө байхгүйсэн учраас явсаар байгаа хамгийн ихэнд тааралцсан нэг шөнийн клуб руу хоёр хосын хамтаар явж ороод тэнд нь байсан бүх хүмүүсийг барьцааны хүмүүсээ олгодог. За ямар ч төлөвлөгөөгүй гинтийн байдлаар ийм болчихсон болохоор цаашдаа яах талаараа бодож яваад эхний ээлжинд ямар тач сайхан юм идэхэр болоод тоогооч нараар магшааруулаад жаал ууд суугаад хэсэгч болтгоо амс хийцгээдэг. Гэтэл яг үнэндээ төлөвлөгөөний дагуу явж чадлагүй бүтлгүүдх юм бол гуруулаа шууд амиа орлно гэд өмнө ярилцчихсан байсан юм байна лээ. Тэгээд л үххийнхээ өмнө зориг орох гэж ууцгаасан бөгөөд гуруулаа нэгэн зэрэг нэгээ буудаж дуусгах гэж байтал гадаагаа мөрдөгч хилцээр хийх гээд клубын утас руу залгадаг. Тэгэхээр нугасаа хилцээр энтер хийх бодлого амиа орлно гэд бүр шийдчихсэн байсан учраас утсыг нь бүр сүлжээгээр нь тасалчихдаг. Гэхдээ мөрдөгчийн ингэж залгасны ачаар манай гурав тайвшраад дахиад жоохон ярилцаад үзэхэр болдог ба эцэст нь яг 7 хоног сайхан дураараа амарч аваад өгцгий гэж шийддэг. За энд ингээд цаашдаа 7 хоног байхаар болчихсон учраас зэгцтэй явах үүднээс барьцааны хүмүүсийг дугаарлаад дундаас нь нэг хүнийг ахлагчаар томилдог. Уг нь клубийн захирлгээд нэг атмаа маягийн эвгүй нөхөр даргаолъё гэсэн ч туслахыг нь дараагаар сонгочихдаг. Тэгээ яг хуу ингийн амьдрал дээрээ байнга зодуулж дэрлэхэлдэг байсан туслах нь 7 хоног даргалах боломж олдсон дээрийн захирлаасаа хүснэр өшөөг авдаг. Гэхдээ яг хуу эндээс гараад ажиллавал болох байх л та. За энэ хооронд нэлийн том хэрэг гарсан тул зөвхөн цагдаа нараас гадна тусгаагийнхын өртөл энэ хэрэг дээр нэмэгдэж ирээд тэрүүхэн дэндээ хэн удирдлагыг гартаа авах тал дээр хурган өрсөлдөө эхэлдэг. Манай мөрдөгчийн хувьд бол эвтэйхэн хил амаараа учраа олчих бодолтой байгаа л эсэргээрээ тусгаагийн хүмүүс бол юу юуг л зөвшөөрөл гаргуулж аваад хүчээр булгаж авнаа л гэдэг. Хамгийн анх манай эдэд барьцаалагдсан хоёр яг үнэндээ хосууд биш, эмэгтэйгээ кинон тоглуулсан энтергээд уулзж байсан бөгөөд эрэгтэй нь болохоор баян элийн хөхтэйсэн юм лээ. Тэгээ яг хуу манай автаа ирээд хүссэн мөнгө аваад намаа гаргачих энэ төр гэж манай эдийн дургууг нь өргөж аваад яг алуулангаа алдаад айсандаа ухаан алдаад унцдаг. Энэ бүгдийг харж байсан барьцааны хүмүүс дундаас нэг эмэгтэй манай эдийн үгэнд нь орлого шууд гарна гэж зүтгэдэг. Бүгд нь гэртээ ганцаархнаа арх хөнгөө байгаа юм байна лээ. Тэгээ санаан зовоод дислэгэн ингэж байгаа бөгөөд огт үгэнд нь орохгүйсэн болохоор анхааруулад бодтол энэ чимээнээр нь гадаа байсан мөрдөгч сандраад үрээд ирдэг. Мөрдөгчийн хувьд хилцээр их маягаар асуудлыг шийдмээр байгаач клубын утасныхаа сүлжээг нь хаачихсан учраас аргагүй ирэхэнд өөрөө ирж нэг утас өгөөд холбогдож байгээд гойсооргаа дуцаа өгч чаддаг. Үүний дараагаар түрүүний гарах гэдсэн эмэгтэй үгэнд нь орохгүйсэн болохоор хүлж яваад ярилцгаар болдог. Айрэ гэдэг бөгөөд энэ клубын эзэнд яж яхад нэлээд хэмжээний өртөө тэгээд энд хүчээр ажилдаг байсан юм байна лээ. Тэгэхээр манай хэд ямар тач өрийг нь төлж гэрээг нь устгуулангуудаа шууд буцаагаад нөгөө мөнгөө дээрэндээ тавчдаг. Хөөрхөж аваасын захирлал ганцхан энэ тохирч байгаа нь болж ах шиг байна дөө. Ингэснээр барьцааны хүмүүс дунд ч гэсэн чухал ажилтаа хүмүүс байж магадгүй юм байна гэж бодоод бүх хүмүүстэй нь уулзаж гарах шалтгааныг нь сонсоод яаралтай гарах ёстой хэд хэд хүмүүсийг ялгаж авдаг. Мөн дээрээс нь клубын ол дуусж байгаа болохоор мөрдөгчтэй холбогдож хоолоо хорлоод оронд нь барьцааны хүмүүсийн мэдээллийг өгөхөөр тохиролцоод мэдээллийг нь цуглуулж байтал гинт нөгөө захирлын дургуун нүрсэн байсан өгөхгүй гэж зөрөдөлдөг. Таад буу ирчхаад л хүнд тушаагаад бацаан шиг харьцаад байх юм. Яг үнэндээ шударгаар зэвсэг гүйцэх юм бол барахгүй юм байж энтер гэж томорч байгаад манай инатаа үзэж нялга зодуулаад жинхнээсээ бацаан нь болчихдаг. Энэ хооронд мөрдөгч манай эдийн мэдээллийг нь олж чадсан байдаг. Манай гурав асрамжийн газар хамт өссөн бөгөөд очоод уулзтал манай инаа нөгөө төрсөн дүүтэй байсан ч багтан гадаад руу үрчлээд авчихсан юм байна лээ. Ингээд дүүтэй гэдгийг нь мэдчихсэн болохоор яаж хийж байгаа дүүг нь олж холбогдоод ахруу залхуулаад хийж байгаа зүйлийг нь болиулахаар ятгуулъя гэж шийддэг. Яг ингээд асрамжийн газрын багштай нь уулзчаад буцаж байтал инаан залгаад хүн савь оронд нь 20 хүн суллая гэж залгадаг. Тэр донд нь нөгөө хүүхдтэй ээжч багтсан байх ба хөөрхөн нууцаар мөнгө өгөөд гаргачихсан байдаг. Манай инаанаас жижигхэн крашлаад ах шиг байгаамаа. Удгүй захиалсан олон жирэх бөгөөд нөгөөхөө барьцааны хүмүүстэйгээ цугуурлж байтал нэг хүн шууд цухтаачдаг. Ер нь жоохон хөгийн амтан байж таардаг л да. Тэгээ гарангуудаа бараг л Артын Баатар мэд ашиглаж эхэлдэг. Мэдээж энэ үйлдэл нь манай гурвын урыг нэлээд хөрөх бөгөөд 24 цагийн дотор саяны гарсан үнийг авч ирэхгүй бол барьцааны хүмүүсийг алж эхэлнэ гэж хэлдэг.
Гэлээгээ тэр хүнийг хүчээр барьж аваад өгч болохгүй. Азан шалаанд орж байтал нөгөө хамгийн ихэнд барьцаалагдсан залуугийн аав нь хүүгийнхээ төлөө зүгтаас нь хүрийг хүчээр барьж өгөөд буцаагаад оруулахаар болдог. За тэгээд буцаад ортол манай гороос гадна барьцааны хүмүүс илүү их ууралсан байх ба бүгдээрээ л шууд аал гэж санал нэгддэг. Гэхдээ эцэст нь Инан маань арай зөөллөөд бүх хөрөнгөнийх нь хагасыг маргааш гэхэд сайн үлийн аян тандивлахаар болоод эцэст нэг юм өршөөдөг. За энэ хооронд манай эдийн амиа орлоно гэж тохирсон 7 хоног алидины өнгөрсөн байх ба гэтэл юу өөхөх бүр нөгөө барьцааны хүмүүстэйгээ дотносоод бараг найз нөхөд шиг л болцоочсон байдаг. Гэсэн ч өөрт ингэж байж болохгүй учраас Инан маань бодож байгаад нэг төлөвлөгөө боловсруулдаг. Ганц боломж олдсон дээр нь манай гуруула мөрөөдлөө биелүүлээд авъя гэж бодсон бөгөөд хүнс зөөж байсан тусгайгийн хүмүүсийн дунд гişүү думааны хоёр орж олилдоод цагдаа хамтдаа гарч чаддаг. Мэдээж мөрдөгчтэй тохиролцоо зөвшөөрүүлсний үндсэн дээр цагдаагийн ялалтанд ор гарч байгаа ба манай хоёр нэг өдрийг стол төрсөн өдөр шигээ дураараа идэж ууж тоглож наадаж өнгөрөөдөг. Дараагаар нь Инан маань ч гэсэн гарах ба мөрдөгчинд нэг хонож аваад маргааш нь эхнэр хүүхд хоёроо оршуулсан газар ирж уулзаад буцдаг. Манай хүний эхнэр хүүхд хоёр нь зүрхний өвчнөрөө долчихсон бөгөөд уг нь мөнгө байсан бол аврагдах боломжтой байсан юм байна лээ. Мөнгөтэй байсан бол гэсэн хүчтэй бодол нь магадгүй манай эдийг ийм зүйл хийлгсэн юм болов уу гэж бодогдсон. Ингэснээр манай хүн эцэст нь хийх гэж байсан бүх зүйлээ хийсэн болохоор одоо бүгдийг нь дуусгаад маргааш гэхэд бууж өгөхөр болдог. Инан маань нөгөө хоёроо хүчээр энэ бүхнийг хийлгсэн гэж хэлээд өөрөө бүх хэргийг нь өөрөөр болдог ба мөрдөгчд ч гэсэн маргааш гарах талаараа уцаар хэлдэг. Ингээд бүх зүйл тайвнаар дуусгах гэж бодтол тусгаагийнхан хүлээж тисэлгүй ажиллагаа хийхээр хөдөлж эхэлдэг. Уг нь мөрдөгч маань очиод 9 цаг гэхэд гарч ирэхээр болсон гэд илтэл тэр өртлөлүүлээ тэрнээс идэрх юм бол шууд дайралтай инэ гэж хэлдэг. Тэгсэн чинь ядаж байхад манай хэд урд шөнө хаалтын үдшилэг хийж бүгдээрээ зад чавцснаас болоод өглөө нь нуцсан аралгүй нам унтчихдаг. Уг нь оройтсон ч гэсэн мөрдөгч маань тусгаагийнхны хөдөлгөөс өмнө төрүүлж орж бүх зүйлийг хяналтандаа аваад тайвнаар хүмүүсийг гарах гэж байтал урд шөнийх нь нуусан юм гараагүйсэн гэж юу согтуу осч ирээд буудаагаад алжаанаж байгааг харсан тусгаагийнхан буруу ойлгоод шууд тайралтаа эхлүүлчихдэг. Дайралтанд нь ядж явах думаа нөртөөд хөлөндөө шархацдаг бөгөөд уг нь эцээ өртөөл хамтдаа үзэлцээ дуусъя гэсэн ч Инан маань шууд тухайн алдуулаад гийжүүд өгөөд хүчээр гаргадаг. Ингэснээр эцэст нь бүх хүмүүс гарч дуусаад Инан мөрдөгч хоёр л үлддэг бөгөөд мөрдөгчийн хувьд бол хөрх юм сайн дураараа Инаны төлөө албаар барьцааны юм болж үлддэг. Гэсэн ч Инан маань яг амиа орлох гэж байхад нь азар дүн залгаж таарах бөгөөд дүүтэйгээ ярьж тайвширсан Инан эцэст нь бодлоо өөрчлөөд бууж өгөхөр болдог. Азар хүний эмэрсэлгүй бүх зүйл доосон ч эцтэй гэхэд манай гурав гэмт хэрэг хийсэн болохоор хоригдохоор болдог. Гэхдээ барьцааны хүмүүсийн эерэг мэдүүлгийн ачаар арай хөнгөн ял авдаг. За ингээд хэдийгээр хоригдохоор болсон ч гэсэн энэ бүх зүйлийн дараа Инан маань дүүтэйгээ эсэмэнд уулзаж яваар кино маань дуусдаг. За тэгээд нэг ийм кино энэ манайхаа тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн өнөөдөр дараараа дараахаа бичлэгээр олцлаа. Тэр баяртай.